За сонь юу яцгаанда би энэ удаа олонний сайн мэдих Аватар цувралын recap бичлэгийг хүргэхээр бэлтлээ. Аватар нь 2000 оны хүүхдүүдийн үзчихсэн цувралуудын нэг. Найзуудтайгаа ямар шидтэн болохоо яриад явж байсан нөхдүүд эхнээсээ ажлын байран дээр гарч аав ээж нар болсон гэж бодохоор жоохон эвгүй. Тэр та нараа юуны шидтэн болохыг хүсдэг байснаа комментээр өчээрэй. Тэгээд эхэлцгээе дээ. Эртээр цагт гал, ус, газар, агаарын улсууд эвийг сахин амьдардаг байсан ч галын улс дайныг эхлүүлэхийн цаг мөчид дөрвөн шидийн элементийг эзэмссэн Аватар алга боллоо. Гагцхүү Аватар л инх тайван тэгш байдлыг авчирч чадах юм. Дан үргэлжлээд 100 гаруй жил болоход өмнөдийн усны овгууд бараг л устгын ирмэг дээрж нуугдан амьдрах болжээ. Цуврал эхлэхэд усны овгийн ах トゥ ус болох Сокко болон Катара нар загасчилж явж байна. Катара бол овгийнхаа сүүлийн усны шидтэн бөгөөд тэр дөнгөжл сурч эхэлж байгаа. Харин Сокко бол овгтой үлдсэн ганц ирнэ хийгээд аав нь болон бус төрчүүд дайнд явсан юм. Харин тэдний ээж галын шидэтэнд баригдсан гэдэг. Энэ хоёрт маань баригдаж байгаа загасч байхгүй сүүлдээ бүр хоорондоо муудалцаж явсаар мөс задарч цөмөрсөн хэсэгт орж ирэн тэндээсээ гарч чадалгүй мөс мөргөн завч үгүй боллоо. Катараач би зүүн дараа гэсэн. Чи ер нь дандаа ингэж мэдэм хийрдэг. Гэтэл бүх зүйлийг би хийдэг. Чиний аимсыг хүртэл би угаадаг. Гэж урлагтаа усны шидэ ашиглаж байгаагаа анзаарахгүй нэг мөсөн уулыг цөмлөөд өглөө. Тэгсэн усан доороос нэг том хилтерхий мөс гэрэлтэн гарч ирэх ба мөсөн дотор толгойд нь сум заасан банд гэрэлтэж байна. Катараач дотор нь хүн байна гэдэг Соккогийн бумерангаар зогсон. Тэнгэрт гэрэл цацран дотроос нь нэг жал гарч ирэх нь Аватар юм аа. Манай хоёр ч түүнийг тосон авахд зөв зүгээр байх хийгээд Аватар өөрийн нисдэг байсан өхрийн хамт мөсөнд байжээ. Катара Сокко хоёр хүүг Аан гэдгийг мөн нисдэг сарлагыг Апа гэдгийг мэдлээ. Гэхдээ Аан тэдэнд Аватар гэдгийг хэлэлгүй өөрийгөө энгийн агаарын шидтэн гэж хэлв. Маргааш нь Катара Аангад өөрийн тосгоныхоо танилцуулна гэхэд хэдхэн хөгшөд хүүхдүүд байхаж Катарагийн эмээгийн хэлснээр агаарын шидтнүүд үзэгдэхэ болоод 100 жил болсон гэв. Өдөр тунд Аанга пингвин барих гээд ноцтолдож байсан Катара хэрвээ надад усны шид зааж өгвөл пингвин барихыг зааж өгье л гэж байна. Аангч түүнд ямар юмаа зааж өгч чадах вэ? Харин түүнийг хойд усны овогт хүргэж өгч чадна гинэ. Ингээд манай хоёр ч пингвин хөлөглөн хэсэг тоглож байгаад усны овгийнхны зогсоосон хуучин галын хөлгийг орж сонирхож яваад санаандгүй нэг занганд ороод өнөөх нь автоматар агаарт хөөглөө. Тэгтэл алсаас үүнийг нэгэн галын хөлөг ажиглан найширж байх ба бүр Аватарыг хөлгөөс гараад явахыг харчихлаа. За эндээс Зуко анхуугийн дүр орж ирнэ. Тэрээр галын ханхууж нэгэн болчимгүй явдлаас үүдэн түүний төрсөн эцэг буюу хаан түүнийг цөлсөн юм. Үүнээс хойш тэрээр өөрийн нэр төрийг сэргээн улсдаа буцаж очихын тулд Аватарыг олж барих аялалд гарчээ. Түүнтэй хамт явахын хөгшин бол түүний үеэлх Айро генерал юм. Цагтаа лууг устгаж Баасенсийн хот руу дайрж байсан тэр одоо Зукод анхаарал хандуулан савл хийвэл цай ууж Пайшо тоглодог үлээ. Зуко мөн нууц тосгоныг хүртэл олсноор эхний анги дуусаж байгаа юм. Манай хоёр тосгондоо буцаад очиод агаар дахь дохио арилаагүй тосгоныхон ангийг буруутган өөрсдийг нь аюулд орсон тул явах ёстой гэж үзлээ. Катараж ихэндээ ангийг өмгөөлж хамгаалаад хамт хойд усны ов руу явна гэсэн ч цагаа тулахад гэрийнхнээ бодон үлдэв. Соког багдан тосгоныхон бүхэрчүүд дайнд явж аавны явахынхоо өмнө хүүдээ. За минь ийхүү. Энэ усны овгийн ганц үлдэг эр хүн чи. Эмээ ихч тосгоныхоо хамгаалаарай гэж захисны хэрэг одоо гарч. Галын хөлөг ирэхэд манай хүн хизээний бэлтгэлтэй байх хэжээ. Гэсэн ч тэр Зукодод тулдаа галын шидтний эсрэг юу ч хийж чадсангүй. Харин ардаас нь бэнгүн хөлгөлсөн Аанг гарч ирэн Соког тэрүүхэндээ аварлаа. Аанг угаас тулдах гэж ирээгүй ба өөрийгөө Аватаргийн тосгоныхныг зүгээр үлдээгэлээ. Мэдээж 100 жил алга болсон Аватарыг бараг л Сокогийн эмээ шиг хараг байх гэж бодож байсан. Зуко Аангийн агаарын шидийг харан түүнийг авч явлаа. Тосгоныхон ялангуяа Сокко Катара хоёр Аангийг Аватар гэдгийг мэдэн гайхан хоцордог. Удалгүй тэднийг явсны дараа Катара Сокко дээр очин хоёулаа Аангийг аврах хэрэгтэй тэр бол хүн төрлөختний найдвар өдргээл амар ярьсан өнөөх нь аль хэдийн явах бэлтгэлээ хангаж байжээ. Явах гэж байгааг нь мэдсэн эмээ эсэргүүцэх болов гэсэн Аватар бол итгэл найдвар. Жиж гисэн миний итгэл найдвар болж ирсэн. Харин залуу Сокког дүүгээсээ хамгаалаарай гэв. Манай хоёрын сэтгэлэн сайхан ч яаж том хөлгийг жижиг заваар гүйцэхүү гэсэн Апа уулын цаанаас гарч ирж байна. Эхэндээ яаж нисдэг учрыг нь мэдэхгүй Сокко Аангийн юу гэж хэлж байсан санах гэж оролдон аманда пип пуп яп пипуп гэж явсаар нэг юм еп гэн нистлээ. Нөгөө талдаа тэд Аангийг хорихоор явж байдаг ба энэ мөчөд манай хүн шидийн хүчээ ашиглан цэргүүдээс сухтан гүйж байгаад нэг өрөөнд өөрийн нисдэг саваагаа харан ортол Зуко түүнийг хүлээж байсан байх ба Аанг түүний дайралтуудыг хариулж арай хийн зүхтах гэтэл саваагаа алдан ус руу унлаа. Удалгүй уснаас Аватар төрхөндөө орсон Аанг гарч ирэн тавцан дээрх цэргүүдийг бүгднгийн усны шид ашиглан унгааж өөрөө чухан алтлаа. Яг энэ мөчөд Сокко Катара хоёр ирж Аангийг сэргээн зүхтдаг. Харин Зуко аав ахтайгаа хамт тэдэн лөө дайрсан ч дайралтын өөрсдөн лөө ницаан Зуко хүлэгтэйгээ цасан нуранганд гацлаа. Ингээд нэг юм санаа амархад манай хэд цааш хойд усны ов руу яван Аанг Катара хоёр усны шидээ сурахаар болж урт аялалд гарлаа.
3 дугаар анги эхлэхэд өмнөд агаарын сүмд ирэх ба Аанг ч бусад агаарын шиддэнгүүд байгаа гих найдвартай очноо. Катара Сого хоёр түүнд галын шиддэнгүүд дайн эхлэхэд анх агаарын аймагуд руу дайрсан гэдгийг хэлж зөрхүүлсэнгүй. Өмнөдийн агаарын сүм нэлээдгүй том хийгээд манай хэд тоглож яваад Сого галын зэргүүдийн багийг харах ба Катара үүнийг Аангт харуулахгүй тулд нууж орхилоо. Удалгүй тэд цаашаа Аангийн багш Гяцо гэлний хөшөөг харах ба мөн тэнд нэгэн сүмийн том хаалга байхаж Аанг түүнийг агаарын шидэ ашиглан нээхэд дотор нь олон хүний хөшөө байхыг эдгээр нь өмнөх аватаруудын хөшөө юм. Аанг нэгэн аватарын хөшөөний өмнө өөрийн мэдлгүй очсон нь Аангийн өмнөх аватар болох Рокугийн хөшөө юм. Аватар Року нь галын улсаас гаралтай бөгөөд Сокоч чи өмнөх амьдралдаа бидний дайсан байж гэж тоглож гарнаа. Гэтэл удалгүй ямар нэгэн юм дуугарч хэн нэгэн тэдэн лүү очиж байна. Манай хэд чи байраа эзлээд дайрсан нисдэг лимөр байхажээ. Сого Аанг хоёр түүнийг барих гэж хөөж яваад Аанг нэгэн газрыг осно нь түүний багш Гяцо гэлэнгийн шарил байх ба түүнийг тойрон галын цэргүүд нас орчээ. Аанг өөрийн үндэстэн гусцсан ойлгон цочирдон аватар төрхөндөө орон хилэгнэн эргэн тойрныг сүтгэж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн үндэстэн бүрийн сүмүүдээр гэрэл цацран дэлхийн ертөнц аватар иргэн ирсэнг мэдлээ. Катара Аангад хандан чи хайртай хүмүүсээ алдсан шиг ах бид хоёрч аав бас ээжигээ алдсан. Гэхдээ бидэнд чи байна. Гэхдээ бид одоо нэг гэр бүл шүү дээ гэсээр түүнийг таймшруулан аватар төрхнөөсөө гарлаа. Энэхүү аватараас сүүлийн агаарын шидтэн ажээ. Нөгөө талд Зоко цасан дарагдан эвдэрсэн хөлгөө засуулахаар галын улсын бааз дэрлээ. Тэднийг командор Жао хүлээн авах ба юу болсон асуугаад Айрого түүнд хөнгөө худлалнэ. Жао Зокогоос аватарын ирэл хэрхэн явж байгааг сайн дурингаа сонирхоод тэр нэг ч газар хийсэнгүй. Харин Жаогийн цэргүүд түүний хөлгийг шалгаж аватар байсан уул мөрийг тогтоожээ. Гэсэн хэдиж Жао түүний хөлгийг зассны дараа явж болно гэх ба Зоко намайг аватарыг барина гэхээс санаа зовхгүй байна гэхэд Жао би хэдэн зуун хөлгийг өдөрддөг командор чам шиг эцэгтэй гологдсон бүтлгүй амьтанд дахин аватарыг барих боломж үгүй гэв. Ясла амар хэлж байгаа ш. Зоко жуурлан түүнийг тулаан дуудлаа. Тулаан эхлэхэд командор Жао ихэндээ илүүрхэгч Зоко нилээдгүй сайн тулаанчжээ. Тэр Жаотай дахин тулдвал нөө мерси шүү гэх ба эргээд явахад нь Жао дайрахад Айро генерал түүнийг зогсон хүчрэг командор Жао ялагдлыг ингэж хүлээж авдаг байх нь. Ичгүүртэй юм. Миний үеэл Зоко чамаас ч шудраг ирэм химээсээр явлаа. Нэр манай хэдийн аялал дээр нэгэн амт нэмэгдсэн нисдэг лимуур Момо юм. Ингээд дараагийн анги эхлэхэд манай хэд зүгээ мэдэхгүй далаа дээгүүр явна. Ингэж явсаар нэгэн арал дээр ирэх ба Аанг загас хөлөглөн давлгаан дээгүүр явгаж. Утсан газар бүртээ ямар нэг юм унаж тоглож явж байна да энэ хүн. Гэтэл далаад нэгэн томоохон бийд байх ба Аанг арай гэж зүхтэн ирэг дээр гарч ирсэн. Нүрээ будсан газрын улсын дайчдад баригдлаа. Тэгсэн энэ арал нь зөвхөн эмэгтэй дайчд байдаг Кёши арлажээ. Кёшин 400 жилийн өмнө аватар байсан Кёшигийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд Аанг маань түүнийг таних зэрэгцээ агаарын шидэ ашиглаж үзүүлээд өөрийгөө аватар гэдгийг хэлнэ. Ингээд тосгоныхон ч Аанг болон манай хэдийг цайлж ундлаад тэгсэн аватарын араас өчнөө охин гүнэ. Манай хүн ч өөрөө нөгөөдөл дундаа ороод янз бүрийн юмс үзүүлээд явж гарлаа. Тэгээд октод Аапаг унж үзүүлэхээр явхдаа Катараг хамт явъя гэсэн Катара мэдээж үгүй гэх ба мөн удахгүй эндээс явах хэрэгтэй гэсэн ч алдар нэрдээ амтчсан юм уу гэлтэй Аанг чи надад татархаж байгаа болохоор тэгэж байгаа юм гинэ. Тэнэг шаарвэ. Нөгөө талд октод баригдсандаа жоохон дургуутсан Соко тосгоноор явж байгаад өнөө дайчин октын бэлтгэлийн байрыг олоод ирлээ. Угаасаа жоохон дэврүү яриатай Соко октыг дайрахад харж үзсэн өөрийгөө овгийнхоо дайчин гэдэр гэж томорч байгаад нэг сайн тоосоог өгүүллээ. За ингээд сул дараа Соко маань бардам занга хаян Кёшигийн дайчдаас өөрт нь мэддэг бүхнээ заахыхгүй. Дайчдын ахлагыг Сүки гэх ба манай хүнд өнөө хувцыг өмсүүлээд ном журмаар нь бэлтгэхээр боллоо. Тэгсэн гадуур нь явж байсан Аанг сайхан дайшин зүйн гэж хөөргөн шоглоно. Үүний дараа Соко Сүки хоёр бэлтгэл хийгээд үтсэн харин Соко хаа очиж давгүй авьяастай. Харин гадуур явж байсан Аанг Катара дээр очижээ. Тэр октод өнөө усан дах том мангас унагийг унж үзүүлэх гэж байгаа ба Катараг хамт явъя гэхэд өнөөхөн ч юу ч тоохгүй дүрсгэн тэрүүгэндээ энэ хоёр муудалцсан. Аанг маань Катарагийн анхаарлыг хүсэж байгаа юм шиг байхам. Усанд өчнөө хүлээсэн ч өнөө унагийн гарч ирэхгүй тосгоны охид ч залхан явлаа. Харин зөрөөд Катара ирэх ба энэ хоёр маань нэгнээсээ уучлалгуун эвлэрч Аанг харин уснаас гарах гэсэн өнөө том мангас ч гарч ирээд Аангийг дээш хөөргөн агаар дээрээс ус руу шидэгдэн ухаан алдаж Катара түүнийг арай хийж уснаас гаргалаа. Өнөө мангас маань яваад өглөө гэсэн нөгөө талд галын хөлөг зогсжээ. Аанг анх тосгонд ирэхэд энэ мэдээ цааш явсаар Зукод иржээ янз нь. Тосгонд бэлтгэл хийж байсан Кёшигийн дайчид Зукодод туллаа. Энэ хооронд аватар ирж
ч тэрүүхэндээ галын цэргүүдийг аргалаастай. Гэхдээ тосгон шатаж буг харсан Анг гэмшин Катарагийн энэ дудах хэрэггүй гэсэн зөв байсныг ойлгон Зуког тосгоныг бүрэн устгахаас өмнө манай хэд зүхтгаар боллоо. За ингээд явх болж Соко өнөө Кёшигийн дайчин Сукид салах ёс хийгээд өнөөх нь манай хүнийг бүрүнсээд ажиглаа. Энэ хоёр маань бэлтгэл хийснээс хойш ер нь жоохон жантай байсан юм шиг байна. Тэд нэг юм зүхтахад Зуко жараас нь хөөж тосгоныг орхилоо. Шатаж буй тосгон харах бүрдээ гэмшиж Анг ус руу гинэт үсрэн орж өнөө унагийг унж гарч ирэн усаар шүших горимыг нь ашиглан тосгоны галыг зогсоочход нэг юм санаа амар цааш замдаа гарлаа. Манай хэд цааш явсаар нэгэн сайхан нартай өдөр газрын улсын нийслэл Омошо хотод ирлээ. Өмнөх явдлаас үүдэн аватар зүсээ хуйлгаж явах хэрэгтэйг ойлгожээ. Ингээд Омошогийн хаалган дээр ирэхэд хамгаалагчд нэг 8 ажны байцааг шалгаж муудсан гэд оруулахгүй ба бүр гүүрнээс шидлээ. Ангч зүс хуйлгасан чихтэй хөгшиг хүн болж жүжиглэн хамгаалагчийг зад загнаад хот руу орлоо. Омошо хот нь хүргэлтийн системээр алдартай бөгөөд Анг багада Бөөмиг их найзтайгаа хүргэлтийн гол сураар гулгаж тоглодог байж. Хуучны үеэд урсан манай хэд гулсах ба юмс буруугаар эргэж жадтай гул сур тэдний араас орж ирснээр манай хэд гул сураас гарч өнөө байцаачны тэргийг мөргөн зогслоо. Хотын цагдаа нарт баригдах ба Омошод хэрэг тарьсан хүнийг зөвхөн хаан л хэрхийг шийдэх аж. Ингээд тэд хааны өмнө очиход хаанч Ангийг анзаарсан бололтой тэдэнтэй ойрон хоолнд орж нэг дахиад шидээд Ангийг агаарын шидтэнгээр зогсохгүй аватар байна гэдгийг илчлэв. Манай хэд ч за сайхан хоол байна. Бид ч явъя дайхөө гэсэн хаан явуулсангүй. Тэр маргааш Ангад 3 шалгуур тавина. Хэрвээ давж чадвал яваарай гэлээ. Тэгтэл шөнө цэргүүд Соко Катара хоёрыг барьсан байх ба тэдэнд ургадаг алмаазсан бүгд зүлгэжээ. Бүгд Соко Катара хоёрыг бүрэн авахаас өмнө Анг хааны өгсөн даалгаврыг биелүүлэх хэрэгтэй болов. Эхний даалгавар бол хурц сэртэй чулуунуудаар хүрээлүүлсэн хүрхрээ. Түүний голд байрлах хааны хоолны агуулгын түлхүүрийг авч өгөх. Анг маань эхэндээ дээр доороос нь хүрхрээ рүү нэвтрэх гэж үзсэн ч усны даралтыг эсэргүүцэж чаддаггүй. Харин тэр арга буюу хурц сэртэй чулуу ховаан шидэд агарын хүчийг нэмээд хаанд түлхүүрийг нь авч өглөө. Хоёр дахь даалгавар нь хааны тэжээвэр амтан Плоспиг хаанд аваад өгөх байв. Тэгсэн ардаас нь нэлээд том мангас гарч ирэх ба мангаснаас зүхтахын хажуугаар амтанг барих гэсээр байтал Плоспи үүрлэг орчих. Гүй яхаараа энд үүртэй нөхөр үлээ гэж бодтол яг үнэндээ өнөө том мангас шиг амтан нь Плоспи байж. Эцсийн шалгуур болоход Ангад тийм ч их хугацаа үлдээгүй харагдана. Ингээд хоёр тулаанч гарч ирэх ба хаан өөрийн тулдах хүнээ сонгоход Анг хааныг энэ хоёроос арай сул дорой байх гэж бодсноо сонгохтол булчин эдэр нь яргаа өвөөжээ. Ингээд тулаан эхлэхэд Анг ч ивэ олоод түүний дайралтуудыг няцаагаад байна. Агарын шидний давуу тал нь юу нэнэж. Тэгтэл хаан манай хүн лөө томоос том хад шидэхэд тарнаадаа үүсгэн хаан луу дайралтыг нь буцаалаа. Хадны дайралтыг арай гэж зохицуулахад Анг салхи цусан орж ирээд хааныг булган авлаа. Анг хаанаас найзуудыг нь сул гэхэд хаан өөрийн сүүлийн шалгуурыг тавьж байна. Яасан дуустдаггүй шалгуур вэ энэ ч одоо гэсэн хааны жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ гэж байна. Анг эхэндээ ч яаж энэ өвөөгийн нэрийг мэдэх вэ гэж бодож байсан. Түүний шалгуур болон сонин хувцас хачин энэдэг бодож үзээд өөрийн багын найз Бөөми гэдгийг ойлголоо. Бөөмийн түүнийг анх хараад гайхаж байсан нь ийм учиртай байж. Бөөми хаан түүнд галын хааныг буулган авахын тулд урт замыг дуулах хийгээд найзуудтайгаа хамт явна сайн хэрэг гинэ. Анг ч явахаас өмнө Бөөмитэй нэгэн зүйлийг хийхийг хүссэн нь гол сур байлаа. Эхүү 1-р сезоны 5-р ангаар эхний парт дуусаж байна. Тэгээд хэрвээ та нар цаашаа үзхийг хүсвэл ямар нэгэн комент бичээрэй. Тэгээд би ер нь угаас оруулж байгаа хөө. Гэтэл комент бичээрэй. Тэгээд хэрвээ та манай сувгийг дэмжихийг хүсвэл subscribe дарж мөн лайк дараарай. Мөн манай сувгийг дэмжихийг хүсвэл донешн өгөх боломжтой гэлмээр байна. Баярлалаа. Баяртай.